улааж шаазгай үзүүлж байна. Миний аав яг л мод шиг тэр ямар ч зүйл болж байсан сэтгэл хөдлөл гаргадгүй. Үнэхээр тайван байсан. Өхөөс өмнөх сүүлийн өдрүүд хүртэл энэ байдал нь өөрчлөгдөв. Би аавгаа бодхолгонд хамгийн түрүүнд түүний зөөлөн нэмсгэлийг сандаг. Дараа нь түүний хоолой яг л бүтнэж буй голтой адил. Бүтнэж буй голоо өрсөж буй голтой адил юм шиг. Аава та яагаад л юм чи заавал идэг юм? Яагаад идэг юм? Камато гэр үйлчил болгон тодорхой хугацаа дээр бүжиж заавал бүжгэлдэг. Гэхдээ энэ үнэхээр хэцүү гэж юуны марж авахаас норманд хүртэл тасралтгүй бүжгэлнэ. Чи 12 хэлбэрийг бүгдийг нь хийх ёстой. Үүр зайдал дахин татна. Аавын тэний бит муу дараач би энэ бүжгийг би тэний бит санаа зовж байна. Баярлалаа танд ирээ. Гэхдээ би эцэж энэ бүжгийг бүжиглэх нь хэцүү гэж бодож байгаагүй. Юуник нууцлалтай. Би энэ бүжгийг чиний хүүгээс сурсан. Жохон бахта одоо байгаас ирүүлсэн. Гэхдээ тэр үед бүжиг маш хэцүү байсан. Амьсгалтай байсан. Би бас маш олон хэрэггүй төлөвлөж хийж байсан. Гэхдээ амьсгалын зүг авч эхлэнэгц маш бага зэр асрыг хүч гаргаж чаддаг болсон. Чиж гэсэн үнийг хийж чаднаа. Чиний оюун ухаан хичмал үл үзэгдэх бол. Үл үзэгдэхэд чи шинээр хэл сурахтаа энэ бүгдийг санаж байх хэрэгтэй. Чи мэдэх болно. Тэр хөдөлгөөн мэдрэмжийг 5 метр хүүгээ ашиглаж би хамгийн жижиг судас хүртэл бүгдийг мэдэх. Энэ хугацаанд үнэхээр хэцүү бөгөөд чи үргэлжлүүлэн хийх байсан ч гэсэн би чинь хязгаартай тулж байгааг мэднэ. Дараа нь чиний бүгдийг нь харж ирэх зүйлүүдийг нь хай. Шаардлагатай хөдөлгөөнийг тэр хөдөлгөөнүүд дундаас хадгалж бүх зүйлийг хаах хэрэгтэй. Хүмүүс нүдтэйхэн сонсголын нөлөөс ажилладаг юм шүү дээ. Яг л түүнтэй адилхан шаардлагатай зүйлүүд тэр дотроос олох хэрэгтэй. Бодлого чиний биеийн судас бос чинь нэгдэж анивчих шиг болно. Хясбар хурдан хийж эхлэн. Тэгээд гэрэлт босгосон зам дээр чиний оюун ухаан үйл үзэгдэлт болоход чи ертөнцийг харахыг олж харах болно. Гэхдээ энэ бол хязгаар авчир чиний хүчийг хязгаарт өөрөөр тэмцэх болно. Би тэнд хүрч чадах болов. Чи сайн хичээлж чадах болно. Хартаа би дуусчихлаа. 10 хоногийн дараа тэр өвчнөөсөө болж хөвтөрт орсон уулын нөгөө талд баавга хүмүүс рүү дайрч идсэн хэрэг гарсан. Хуршин баавганы зэрэгүүлэхийн тулд нэлж төмрийн улсаар моднууд хоорондоо ус таньж ирв. За яасан байв? Мэдтээ. Аавын насартан баг 2 метр өндөр баавгаж очиж миний баавгаж мэдсэн. Энэ шиг зуусны нөгөө талд хонхох дуграагүй байхад баавгаж зүг мэдсэн. Аамын ганцхан баавгаж гэж байгаа юм байна. Би тэгж анх хийж байгаагүй. Би чамд маш хүлцэж байгаа юм чинь. Гэхдээ би чамд шаардлага нэвтрүүлэхгүй. Чамд гэрүүлсэн аюул тушруулахыг зөвшөөрөхгүй. Үүнээс илүү өртөл өршөөл үзүүлэхгүй. Тэгсэн чи анхааруул юм таагүй. Би чиний амийг аваа та юу хийгээд байгаа. Тэр баавган толгой баг хүний бие хэмжээтэй бараг адилхан байсан. Түүний толгой ханхан нас. Би аавын тэр толгой зэвсэж байгааг хэрхэн нэгсний харж юмсангүй. Гадсан спорт толгойн зэвсэн. Миний аавын өндөр хязгаарч хэрэгэлцээ баавган толгой тэрхээс өмнө дараа нь тэр тод ямар ч хэрэгэлцээ айдсвэсэнгүй. Стресс надад ч байсан. Тэр яг л маш зүгээр зогсож байсан. Чи харж чадсан уу? Харсан. Би тийм аваа та зүгээр миний хүчтэй хамтвал хүчлээгээ хүн байгаагүй. Би үүний дараа ойлгосон. Түүний хэлсэн зүйл би зүгээр тэ цэний хэлсэн гэдэг хэцэж маргаж болохгүй. Тэр бол ойлголтын хэлбэрээс би аавынхаа хамгаалтын хөдөлгөөнөөс ертөнцийг үзхийг болж харах хэрэгтэй байсан. Аав өвөө эзэмцгөөд бүгд үүнийг сурсан. Зээч бууж бодож бай. Би шархуу мөрлөж эцэд суу
босуулахгүй бол чиний зам руугаа ямар ч юм нурааж би ойлголоо яваа. Тиймээс тэр үед хацааг бакацагийн дайралтаас болцсон. Яг л нэг наалтдгүй мэд хүмэр нэрсэн. Тэр зохиол миний амиг хүч бодлох байсан. Тэр хоёр хоёулаа зохиол тэгж өдөр амарч байна. Тэр намайг өгчээ өстой зохиолтой самгаалсан. Тэр ч бодгоогүй байсан нэг байх дамжаагүй гэсэн. Гэхдээ яагаад ч юм бүх тулаан боломжгүй байх гэж зөж бодож байгаагүй. Би тэр хинэгшин тийш явсан. Тэр ертөнцийн харахыг олж харсан. Түүний биеийг тунгалаг болгож харсан. Хаймтайг зүрхний хүснэг олж харсан шүү. Юуны хараад байгаагаа эсвэл үнэртэй байгаа мэдгүй болтох. Би болтох үедээ мэдрэмжтэй хаалттай төвлөрсөн. Миний бие хурд өнөхөөс хамаагүй урд болсон. Уучлаарай юмсгүй. Би магадгүй чиний хийсэн зүйл дээр үзэх шиг байна. Уртхан шиг би үстсэн. Түүнтэй тулдж байх оронд үүнийг ашиглаж Та илүү их сонирхолтой мэдээлэл үзхийг хүсвэл манай сувгийг сабскрайб дарж дэмжээрэй.